Өдшийн төргийн эрхэм үзэгчдээ нийслэл Улаанбаатар хотод маань 22 цаг 42 минут болсон байна. UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс 7 хоног бүрийн лав гарагийн үдэш танд бэлтгэгүүрэгдэг уламжлалтай City Night шөнийн хөтөлбөрийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За оноо өдшийн төргийн яг 7 хоногийн дараа яг нэвтрүүлгээр иргэд уулзж байна тий. Ажил дээр бол өдөр болсон. Яг нэвтрүүлэг гардаг болсноос хойш ерөөсөө лав гарагийг маш их хүлээдэг болсон байна. Миний хувьд ч гэсэн маш онцлогтой гараг болсон байна. Тэгээ үзэгчдийн маань хувьд ч гэсэн лав гарагийг тэсэн ядуу хүлээдэг болсон болов уу гэж бодож байна. Болсон. Манай Facebook хуудас бол ерөөсөө байнгын л идэвхтэй үзэгчд маань энэ 7 хоног тим зочио оруулмаар байна. Ингээд өгөөч иймэрхүү байх юм бол нэвтрүүлгийг сонирхолтой болно шүү дээ гэд бидэнд байнгын сэтгэлдээ үлдээдэг. Тэгээд тэр сэтгэлийн дагуу ч гэсэндээ бид нэр нэвтрүүлгээ бэлтгэн хүргэхийг зорж ажилладаг. Энэ 7 хоног ер нь ямар хуу 7 хоног болж өнгөрч байна. Эхэлж байна. Одоо ч яг дундаа орсон юм шүү дээ ажлын 5 хоногийн. За яг хөтэ 7 хоног хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдж байгаа юмнууд гэх юм бол улс төр бол маш их одоо тийм ээ мөргөлдөөнтэй тэмцэлтэйнтэй би одоо бараг ирж байгаа 2 сар бол ерөөсөө байнгын л юм байна. Тэгэхээр сонгуул бол яах вэ? Энэ бол одоо City Night-тай огтосоо хамааралтай асуудал биш. City Night яагаад үзэгч та бүхэнд хүрдэг вэ гэдгийг үзэгчид маань сайн мэдж байгаа. Энэ бол 7 хоногийн яг одоо дунд буюу 3 дахь өдөр үзэгч та бүхний ажлын альчаалыг тайлж за ирэх пүрэв баасан гаригийн ажлын эрч хүчийг шинээр нэмэх зорилготой, эрч хүчийг өгөх зорилготой ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр бид бол улс төрөөс ангид хэрүүл тэмцэл маргаанаас ангид тэгээд одоо үзэгч та бүхэнд сайхан ийм нэг сэтгэл зэрэгээс ийм сайхан мэдээллүүдийг өгөх. За тэгээд өөрийнхөө салбартаа амжилттай явж байгаа зочдтой уулзуулах ийм л зорилготой шүү дээ. За хоёулаа хамгийн ихнийхээ зочныг студидтэй өрье. Өмнөх дугаарт бол үзэгчд маань сайн мэдж байгаа дэлхийн хүмүүсийг бид нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан. Гадаадын зочд ихтэй нэвтрүүлгүүд байсан. Харин энэ удаад бол эх орноо төлөөлж одоо бас дэлхийд дахина өөрийнхөө одоо салбар бүрт томоохон ажлууд хийж байгаа ийм одоо онцлогтой зочдыг урьж байгаа. Тэгээд энэ 7 хоногийн зочноо та бүхнийхээ өмнө танилцуулж өргөж байгаатай баяртай байна. Энэ бол загвар өмсөгч төгс. Ингээд загвар өмсөгч төгсийг бүгдээрээ хамтдаа студидтэй угтаа авцгаая. За үдшийн төргий. За үдшийн минь. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай нэвтрүүлэгч нь бус нэвтрүүлгүүдийг бодвол харьцангуй орой эхэлдэг. Тэгээд шууд нэвтрүүлэг болдог учраас бас зочид маань жоохон хүндрэлтэй байдаг юм шиг байна. Яг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд үзэж байгаа бүх хүмүүстээ оройны мэндийг хүргэе. Тэгээд хүмүүсээс би угаасаа асуусан л да City Night ямар шүү нэвтрүүлэг вэ гэдэг. Тэгээд хүмүүс амар ам сайтай байлаа. Тэгээд тийм болохоор би айгүй дуртай ирсэн гэж. Баярлалаа. Тэгээд урьж оролцуулсан баярлалаа. Яг хаанаас ирсэн бэ? Одоо ирээд 7 хоног. Тэгээд Сингапур улсаас ирчээд байж байна. Азийн шин топ мэдээлэл нэвтрүүлэгт орсноос хойш баг нэг их хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөг баг тий. Манай City Night шинэ хөтөлбөр баг анхныхын шахуу болж байгаа. Тийм учраас манай үзэгчдээс төгсөөс сонирхож асуухыг хүссэн айгүй олон асуултууд байгаа. Тэгээд City Night шинэ хөтөлбөр гэсэн Facebook хуудас яг энэ цаг мөчид ажиллаж эхэлсэн. Та бүхэн гар утсаа юм уу, лаптоп, ноутбук гэдэг юм уу бүх юма хажуудаа бариад City Night шинэ хөтөлбөр гэсэн Facebook хуудас руу ороод төгс бид гурыг хамтдаа авахгүйсэн зурган доор асуухыг хүссэн асуултаа асуух боломжтой. Үзэгчдийн маань хүссэн асуултанд ер нь хариулт өгөхөд бэлэн үү? За бэлэн. За. Ер нь бол яг нөгөө нэг төгсийг би сонсчихсан л да их нээлттэй. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө ямар ч сэдвэр бол чөлөөтэй ярилцдаг гэж. Тэгээд маа үзэгчд ерөнхийдөө нөгөө оролцож байгаа оролцогчдынхаа бид нэр зургийг өмнөх өдөр нь тавьчихдаг. Тэгээд тэр оролцогчийн маань талаар асуултуудаа ирүүлдэг байгаа л да. Тэгээд эндээс бас асууя тийм ээ. Тэгээ City Night шинэ хөтөлбөрт маань яг асуучих гэсэн асуулт одоогийн байдлаар орж ирээгүй. Тэгээд тэр асуулт орж ирэхээс өмнө бас би яг өөрийнхөө хувийн зүгээс сонирхож байгаа асуултуудаа асуумаар байна. Америкийн шинэ топ модельгээ цуурлыг бол манай монголчууд бүгдээрээ үздэг. Next дараагийн топ модельдийг нэвтрүүлэг бүгдээрээ үздэг. Азийн топ модель гэдэг нэвтрүүлэг бол одоо 4 дахь цуврал нь явж байгаа. Тэгээд яг энэ одоо нөгөө нэг франчайзинг болоод явж байгаа энэ төслийн Азийг одоо хариуцсан энэ том нэвтрүүлэгт их орноо төлөөлж оролцсон. Тэгээд энэ гарц хэрхэн яаж нэгдсэн бэ? Хэрхэн яаж энэ нэвтрүүлэгт орох болсон бэ? За. Ямар ч гэсэн энэ яс юм би Сингад яг ажиллах харих төхөөд нэг хэдхэн хоногд байхад тэдхийн нөгөө группээс нь холбоо ирсэн байхгүй миний Instagram руу ийм нэвтрүүлэг байгаамаа зүгээр интернетээр бүртгүүлээд үзээчгээд тэнгуут нь би сонирхоод уузаа хийгээд тэгэл өмнөх хорон бүртгүүлэнгүүтээ маргааш нь шууд ирээд ярилцлага өгөөч гэж залгасан байхгүй тэнгуут нь очиж ярилцлага өгөөд тэгээд авахулж исэн зургуудаа харуулад алхаж үзүүлээд амар тийм чийдэн барьж байгаад амар сонир зургууд авахулж үзүүлээд тэгээд тэрнээс хойшгтээ бас яг модельудаа одоо оролцох оролцоо сонгох гэж баг 3-4 сар юу болдгийм бэл яа гэх юм бол 7-8 мянган одоо бүртгүүлсэн охин дундаас яг шилдэг 14-ийг сонгох гэж
байнгын холбоотой нэг ийм зураг явуулаач, ийм бүглөө явуулаач, Skype-аар ийм ярьцлага авах гэсэн ингээд ямарчсан 3-4 сар ямарсан болж ш тэгээд тэнцэх болсноо. Оны ихээр билүүдээ гинтл төгс Азийн дараагийн топ мэдээлэл нэвтрүүлэгт их орнууд л орж байгаа шүү дээ. Мэдээлэл гараад. Тэгэл би нөө төгсөн Facebook руу ороод үзэхээр ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ энэ бараг л нэг зүгээр худлаа сенсац болоод яваад ах шиг байна та гэдгсэн чинь дараа нь сонсож хахад эн чинь өөрөө нэг нууц задруулахгүй бүх бичлэг нь явагдсны дараа эфирт гардаг гэж дууллаа. Тэр тухай бас сонирхолтой байна. Ер нь бол ямар ч мэдээлэл задруулж болохгүй гэсэн тийм гэрээтэй. Тэгээд бас одоо оролцож байгаагаа мэддэхгүй юм. Тэгээ оролцож байгаа ерөөсөө мэддэж болохгүй. Тэгээд ихэд одоо Азад нөгөө нэг Star World Asia гэдэг нөгөө сувг гардаг шүү дээ. Тэгээ манай Монголд арай гардаггүй юм шиг байлээ. Ер нь гардаг шүү дээ. Тэгээд яг Star World Asia дотроо зөвхөн Asia's Next Top Model-ыг хариуцж ажилладаг нөгөө PR-ийн хүмүүс байт юм билээ л дээ. Тэгээд яг энэ хүмүүс нь аль бие усны мэдээлэл хийхээс нааш ямарваа нэгэн улс орн нөгөө тийм тодорхой мэдээлэл хийж сайтад тавьж болохгүй гэдэг дүрмийг ер нь бол уусаа бүгд мэддэг. Манай монголчууд тэрийг бол яаж мэдэх вэ те анхны удаа оролцож байна. Яг тийм тусгай PR-ийн багч байхгүй. Тэгээд тавигдаад би жаахан загнуулсан шүү дээ. Яг үнэндээ. Тийм баг ийм дүрм мэдхгүйс хаашаа юм бэ намайг чи нэг хэсэг загнаад бас жаахан эвгүй болсон байгаа. Тэгэхдээ ер нь бол яг хамгийн анхны удаа орж байгаа гэдэг утгаартай миний үгдэх юм бол өмнө нь ямар ч нэг хүнээс зөвлөгөө авах юм байхгүй. Ерөөсөө мэдхгүй. Өмнө хүмүүс болохоор яг ингэдэг гэдэг ерөөхдөө мэдээл орж байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор бас яг мэдхгүй юмнууд бас аюух гарч ирсэн. Тэгээд яг юмд ингэ нөө анхдагч болж явхад нэг хүндрэлүүд гардаг шүү дээ. Тэгээ хүмүүс бас тэрийг ойлгож байгаа хаа л гэж чий. Одоо тэгэхээр дараачийн монгол охтуудад бол ерөөсөө Азийн дараагийн топ модель энэ бол нээлттэй болчлоо тийм үү? Тэгээ яа гэх юм бол ингэсэн ер нь бол манай Монголыг оруулах ер нь айгүй сонирхолгүй байсан байхгүй шүү дээ. Яг над дээр айгүй их маргалдаан гарч исэн гэдэг тийм гарсан. Яг би нэг за хэлж болох байхаа. Яг иймэрхүү юм байл. Яг энэ тэмцээн болохоор яг одоо хүмүүсийн одоо амар их массыг хариуцдаг одоо 30 сая орчим үзэгчтэй тэмцрүүлэг гэж явд юм билээ шүү дээ. Тийм болохоор яг энэ дунд яг төрүүлэх байтугай энэ тэмцээнд хол явхад 4 тийм юм байд юм билээ. Шаардлага хангах хэрэгтэй байдаг. Тэрний нэгт нь болохоор тухайн улс оронд нь Star World Asia гардаг байх хэрэгтэй. Зүгээр ч гардаг биш нөө айгу үзэгчдийн тоо их өндөр байх хэрэгтэй гэдэг тийм байдаг. Дараагийн хоёр шалгуур нь хэм бол одоо гол ивент итгэгчтэй байгаа шүү дээ. Subaru, L'Oreal гэдэг. Энэ хоёр компани болохоор тухайн орны зах зээлийг сонирхдаг байх ёстой гэдэг тийм байд юм билээ. Яг тийм бол ямар орныг цаашаа явуулмаар байна гэдгийг одоо энэ хоёр ивент итгэгчд болохоор айгу тийм том үг хэлэх хэрэгтэй байдаг. Дөрөвт нь болохоор нөгөө social media байдаг. Тэгээд яг үнийг хэлэхэд намайг дөнгөж орж ирж хахад энэ дөрвөн шаардлагыг Монгол улс алийг ч хангахгүй гэдэг тийм бодолтой байсан. Яг үнийг хэлэхэд гэхдээ одоо өөрчлөгдсөн биз дээ. Одоо өөрчлөгдсөн. Яг тийм бол одоо яг тэг Хонконгийн намайг одоо бүр дараа нь гарч ирсний дараа Хонконгийн офисоос нь бүр ингээд аль биесээр холбоо ирсэн шүү дээ. Одоо чамайг гарснаас хойш те манай пэйж 40% уналтанд бүр орлоо гэж байгаа байхгүй. 40% зөвхөн монголчууд эзэлж исэн. Тэгээ одоо дараагаас заавал монгол мэдээлэл одоо ингээд харьцах тий цаашдаа ажиллах хүсэлтэй байна. Тэгээд муухагаар ч гэсэн шуудхан хэлэхэд тий чамайг яг монголчууд тий сошиал медиад ийм идэвхтэй байхыг мэдсэн бол чамайг өшөө удаан авч үлдэх байсан юм а гэд шууд хэлчихэж байгаа байхгүй. Тэгээ тийм ингээд шууд сонсох бас амар эвгүүлээд юм билээ. Тийм нааслал одоо гэж ахын тэгж байна. Чинь одоо жишээлбэл хин ур чадвартай, хин чансаатай байна. Тэр нь одоо шоунд төрүүлж байгаа юм шиг ойлголт байгаад идэг боловч энэ чинь эргээд нэвтрүүлгийн нэр хүнд хэрэг хүн үзэж байна. Массыг хэрэг хамарч ийн гэдэг чинь өөрөө мөнгө олох хамгийн гол хэрэгслүүр нь болж байгаа болохоор тийм юм дээр анхаардаг юм шиг. Яагаад энэ нэвтрүүлэгтээ үдэд ийм олон орноор дамжаад ийм олон үзэгчтэй яагаад гэх юм бол энэ продюсерүүд нь яг юу хийж байгаагаа амар сайн мэддэг хүмүүс байгаа байхгүй. Яагаад гэх юм бол энэ продюсерүүд нь хийж байгаа хүмүүс шүү дээ. Зураг авалт гээл челленжийг ингээд бүтээж байгаа хүмүүс яг үндэ модель те юу гэдгийг огт мэдхгүй тийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээ зүгээр л хүн үзэхэд юу илүү сонирхолтой байх вэ гэдэг үүднээс илүү хийдэг. Тиймэрхүү. Тэгэхээр нэг талаасаа бас яг мэрэгжлийн талаасаа харахад ч юм уу жаахан харамсмаар юм тий. Үгүй гэхдээ жаахан харамсмаар гэсэн юм шиг мөрчлөө зүгээр энэ нэвтрүүлэгт орцсон л байхад ер нь бол Аз даяараа танигдчихсэн юм лээ. Тэгээд миний хувьд амар санаанд оронгүй юу юмнууд бас жаахан болсон байхгүй. Ингээд Манилад би ингээд 2 зураг авалттай очсон байхгүй. Тэгсэн чинь намайг очиж байгаа сургаар ингээд зурагчт нь ингээд манай бөөгөртэй шууд холбоо өрөөд тэгээс төгсөө ирж байгаа мó Монгол охин ирж байгаа мó яг Монгол охин гэдэг лээ. Монгол охин ирж байгаа мó тэгээд би чинь 7 хоногийн хугацаанд очихдоо би чинь 2 зураг автаасных 7 зураг авалтанд ороо. Тэрнийх нь 2 нь сэтгүүлийн зураг авалт болоо. Тэгэд ингээд гудамжинд явахаар ингээд зарим хүмүүс ингээд амар өвөл юм
билээ. Тэгээд Сингад ч их айгу гоё ингээд нөө фэшн продюсерууд нь бүгд ингээ үзээд айгу таатай хүлээж авсан. Тэгэл тэнцээ чи нөгөө кастинг гэж байдаг шүү дээ. Шалгаруулалт ямар нэгэн зураг авалт ч юм уу шоунд ороход миний хувьд гэх юм бол саяны байх хугацаанд айгу гоё тийм шалгаруулалтгүй кастинг байхгүйгээр ингээд ажлуудаа ороод явсан. Шууд ногоон гэрлэр ороод. Тийм яг айгу тийм ер нь бол ингээд орцсон л хот бол ер нь ингээд Аазда танигдал тэр тусмаа одоо яг ингээд нөгөө үзэгчд дундаа рейтинг өндөртэй байхад бол айгу тийм ер нь ажилд бол айгүй хэрэгтэй юм билээ гэж байна. Тэнцэнээс хойш ер нь төгсөд саналууд хэрэг ирж байна. Одоо Азийн бусад модель агентлагуудаас гэдэг юм өөр тэнцэнүүдээс ч юм уу. Тийм одоо Манилад одоо Сингад бол жишээлбэл айгүй амар болсон. Манилад болохоор яг орох хэвээр зураг авалтад орсон. Тэгээд миний хувьд гэх юм бол одоо яг Аазаас тийм тэлэх зорилго байгаа учраас ерөөдөө тий. Гэтэ айгүй хөөрхөн нөгөө нэг Филиппинчүүдээс санал ирсэн шүү дээ. Ирж фэнүүдтэйгээ уулзахгүй мөн. Айгүй хөөрхөн хүмүүс айгүй гоё хүлээж авт юм билээ. Тэр Индонезтэй манай Хонгконгийн офисээс холбоо ярьж байгаа байхгүй. Тэгснэ Индонезууд бас Филиппин хүмүүсээс төгсөөг буцааж тэмцээнд авчир гэдэг тийм амар олон гар үсэг зурсан тэмцээн ирсэн. Айгүй хөөрхөн тэгээд айгүй гоё юм билээ. Яач гэсэн нэг одоо ингээд үзэгчд дундаа тий айгүй тийм одоо нэр өндөртэй байхад бол үзэгчдийн таашаал нэгсэнгүү тийм ингэсэнгүү асуултууд ирж чинь тэгсэн энэ дунд vlog гэж юу яваад байна? Vlog. 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 Тэ төгсийн влогийг үзэх их дуртай байсан. Яагаад болчихвоо энийг үргэлжлүүлэхгүй мүү гэдэг юм. Үргэлжлүүлнэ одоо хийж байгаа. Одоо нөгөө нэг би миний хийсэн нөгөө 2 влог болохоор би хоёулын энэ 3 өдрийн амьдралаар хийсэн байхгүй. Ерөөхдөө хийж байгаа бүх юмаа бичээл, эдитлээл өөрөө тавьдаг. Тэгээд өөрийнхөө бичлэг хийх юм аа. Сингапурт байсан байхдаа хийжсэн үү? Сингапурт байхдаа нэг 2 өдрийн влог хийсэн. За яг тэр бичлэгийг хийж байхад хамгийн их одоо ганцаардчихсэн ч юм уу, хамгийн хэцүү шантармаар санагдчихсэн үе юу байсан бэ гэж яг манай үзэгчсэн асуусан байхгүй юу? Влого хийж байхад уу? Влого хийгээд яг тэр нэг 2 3 өдрийн өөрийнхөө амьдралыг ингээ хүмүүс хүргэж яхад влог хийж байхад одоо нэгдүгээр гэх юм бол ингээд гудамжинд ч юм уу дэлгүүрт эсвэл таксинд ингээд өөртөө яриад амар эвгүй юм бэлээ. Ингээд таксинд ярингууд нөгөө хүн ингээд гайхаж ирнэ ч удаа. Тэ ингээд дэлгүүрт ингээд юмаа бариад явангууд ингээд хөдөлгөж тэнд байгаа бүх хүмүүс бүр ингээд гайхаж иргэж хараа. Би ажил чинь нөгөө өндөр цагаан өстэй хүмүүс бүр энэ одоо юу хөө яваад байгаа гэж гайхдаг. За тэгээд зураг авалтынхаа үеэр нөгөө нэг бичлэг хийх гэхээр ингээд зураг авалт явж байгаа шүү дээ тий. Тэнгүүт нь ингээд стайлистэнт ч юм уу эсвэл нөгөө нэг юун дээр нь мейкап артист нь очивол ингээд би харин ингэдэг байхгүй ингээд бичлэг аваад идэх хүү гэж гуйгаал нөгөөдөл нь цагэл ингээд байнга юм хийсэн ч гэсэн ингээд байнгын юм яриастай байх хэвээр хинээс зураг авах юм бол ингээ аваад өгөөч гэж гуугаастай тэр нь юу нэг аюу хэцүү юм билээ. Тийм болохоор нэг хэсэг хийх тийм жахан боломж олдоогүй гэх юм уу. Гэтэ би одоо яг ер нь ганцхан влог гэхгүй яг YouTube channel-аа ер нь идэвхтэй болохоор одоо бичлэг хийж байгаа юм лээ. Манай үзэгчдээс нэг санал ирээд байна л да. Ямар санал гэсэн чинь төгссөн болохоор хажуу тийшээ яг онон руу харж яриад байгаа байхгүй юу. Тэнгууд камер тэндээс болохоор царайг нь бүтэн харж чадахгүй байна. Төгссөн царайг бүтэн харчмаар ах юм гэдэг их санал ирж байна. Найруулагч бас маа зочин руу бүтэн камер угаад бас дөрсөгөөрэй. Дахиж хүнтэй суух бодол байгаа юу гэсэн асуултууд яг нэг ийм утгатай асуултууд бас их ирээд байна. Тэгэхээр энэ дээр бас нэг хариулт авчиг гэж бодож байна. Би ингээ ярахаар яалч үеиш харчаад байгаа байхгүй за. Жах ингээ ярьч. Мэдээч хэрэг байлгүй яах вэ? Гэтэ одоохондоо биш. Яагаад гэх юм бол яг үнэхээр л цаг хомс байна. Яг охиноо яг өглөө цэцэрлэгт нь хүрчихэл тэгэл орой цэцэрлэгээс нь авах хүртэл энэ хугацаанд л баг юмнуудаа ажил тэрийг бараг л амжуулахгүй шахуу байгаад байгаа байхгүй. Гэтэ мэдээч хэрэг хүнтэй суун штэ. Одоо охин хэдэн настай вэ? Оноо охин 3-тай. Яг юм загварын шоуны тайзны ард хүнтэй маргалдах ч юм уу ам зөрөлдөжсэн тийм үе байдаг уу гэж байна. Маргалдах, ам зөрөлдөх яг тиймэрхүү модельүүдийн хувьд бол яг гарч байгаагүй. Зүгээр яг яалтгүй нэг уур хөрхөмнүүд байдаг хгүй яа гэх юм бол одоо яг шоу гарахын өмнө тэ яарал зарим хувцас ингэ томцсон байгаа штэ. Тэгэхэд яг яг гарахын өмнө нөгөө нэг зүгээр тогтооно гэдэгчдэг. Тэнгүүт нөгөө яарсан сандарсан хүмүүс ч өстой ийш тийш хатгана штэ. Өстой нор руу хатгана те ингээд гоё руу хатгана ханцуу руу гар руу хатгана. Тэр үе чинь тэгэл мэдээч хэрэг өөр штэ. Ёо ёлтоо гэл тэрнээс бол нэг амар хүнтэй нэг тийм амар тийм маргалдчихсэн юм. Одоо нөгөө YouTube энтер дээр, Facebook энтер дээр маш олон янзын бичлэгнүүд ингээ яваад идэг шүү дээ. Одоо ингээ модельүүд нөгөө тайзан дээр явж байгаа халтарч унах ч юм уу ингээ янз бүрийн тий хувцсандаа төрт хийвгүй байдлууд гарах. Ер нь төгсөн одоо яг энэ яг мэрэгчлэрээ ажиллаж авах тохиол үеүүдэд иймэрхүү тохиол ер нь гарч ирсэн үү? Тийм миний хувьд эвгүй байдалд орж ирсэн. Эвгүй байдалд за миний хувьд гэх юм бол би аягүй жижигхүүлтэй байхгүй ялцчихв. 37 өмсдөг. Тэгвэл нөгөө манай тэр тусмаа яг Европт болохоор одоо Сингапур ч юм уу Европ загвар өмсөж хат болохоор яг готлууд нь дандаа одоо 39 40 41-тэй байдаг.
Тэгээд яг гутал томцсноос болж надад амар хэцүүдчихсэн үе зөндөө гард юм а. Нэг удаа нэг гутал нь томцсон. Тэгээд яаж байсан гутлаа тайлж болохгүй шүү гэж хэлээ би. Өндөр өсгөтэй гутлыг уул юу гэвэл шалнаас салахгүй алхаж дуусгаж исэн удаа байд. Нэг удаа би тайзан дээр явж байгаа яалтчгүй гутлаа яг тайлж исэн. Бүр үнэхээр алхаж чадахгүй. Алхахаар ингээ хүлэн дэше болоо гутал нь ингээ шалан дээр үлдчихэж байгаа. Одоо загвар өсгөгчдийнхаа биеийн хэмжээ ч юм уу эсвэл гутлын размерыг аваад бэлдэж өгдөггүй юу ер нь? Үгүй бэлдэж өгөлтөө ингээ гутал томдчих юм бол ингээ урд нь юм чихэж өгөөд ч юм уу тэгдэг. Гэтэ тэгээд хэрэг болохгүй бас зөндөөл нь штэ ингээл төрөд чи ингээл сандарсан хөлөрцөн ч юм уу янз бүр юм байгаа штэ. Тэгэхэд бол тэгэл томцсон гутал байж. Тэгэл нэг удаа яалтчгүй ингээл хөл ингээ өргөдөөд байдаг гутал хөдлөхгүй тэнгуут нь гутлаа тайлаад шууд алхаж исэн юм ба. Тэгээд хүмүүс ихтэй айгу азтай айгу гой хүлээж авч исэн. Гутлаа тайлаад алхсан чи хүмүүс алга ташаад тэнгуут нь ингээл тайвшраал за зүгээр юм байна. Ямар ч исэн продюсер ингэж төлөвсөн юм байна л гэж бодсон байх та тийм. Тэгээд за үгүй миний бодсон юм бол за продюсертай ашгүй загнуулахгүй нэ л гэж бодчих юм. Тэгвэл янз бүрийн алдаа гаргахад бол тэгэл продюсертай амар загнуул штэ тэр одоо хамаг юм хийж байгаа. За City Night чиний хөтөлбөр гэсэн манай Facebook хуудсанд олон асуултууд ирж байна. Тэгээд манай үзэгчд ямар юу байна? Лайк хийх харамлаад байна. Асуултууд их ирж байгаа мөртлөө бид гурийн зураг дээр лайк их бага байгаад шүү. Бид гуравтаас их олон лайк бэлэглээрээ. Тэ харахаар жоохон урамгүй байгаад шүү. Нэг зүйлийг би бас асууя гэж бодоол ийсэн. Монголын би загварын салбарыг ингээд л ажиглаад байж хахад топ модель гэдэг тэр хэрэгэм цол бол Монголд одоо хамгийн дээд гэдэг юм уу. Тийм чухал байр суурь эзлээд байна л да. Гадаадын загварын ертөнцийг харж байхад за яг супер модель гэдэг үнэхээр олон жил тайзан дээр алхаж байсан туршлагатай хэд хэдэн загвар өмсөгчдийг бол тэгээ нэрлэлж байгаа. За Америкийн шинэ топ модель юм уу, Азийн дараагийн топ модель гэсэн тэмцээнүүд төрүүлсэн хүмүүсийн хувьд бол энэ тэмцээний одоо ялагч болсон гэж яваад идэг. Гэтэл Монголд нэг ийм цол хэрэгэм байгаад идэг. Тэгээд тэр нь бас шудраг явагддаг ч юм уу гү ч юм уу гэл байнга л нийгэмд нэг ийм сөргөлдөөнтэй маргаантай асуултууд гарч идэг. Таны бодлоор? Миний хувьд гэх юм бол тэр одоо шудраг яа нү энэ надад тэр хамаагүй л дээ. Зүгээр яг одоо тэр топ моделийг шалгаруулж одоо жилдээ ганцхан шоу болол тэ тэр жилдээ ингээл ганцхан үнийг л шалгаруулаад тэгэл ингээл тэр нь болохоор ингээл тодорхой зөвхөн нэг л агентлагт харилцдаг модельудаас гэдэг ч юм уу. Эсвэл тухайн агентлагт өмнө нь харилцажсэн. Ер нь л тухайн агентлагтай холбоотой байдаг гэдэг ч юм уу. Тэгээ ерөөхдөө бол Монголоос бусад бүх газар яг топ модель ч юм уу, супер модель яаж шалгаруулт юм бэ гэхээр яг тухайн орны ч юм уу те эсвэл одоо тухайн салбарын хамгийн том дизайнеруудын шоунд нь бүгдэнд нь алхаж исэн, хүлээн зөвшөөрөгдсөн. Ингээд хамгийн мундаг гэсэн зурагчтай нь ажилласан бүх л модельүүд байдаг шүү дээ. Тэгээ ерөөхдөө бол тий олон жил яваад нэг топ модель авдаг шүү дээ. Модельүүд чинь ингээл гяс гарч ирэл топ модель гэдэг нэрээ аваад тэгээд тэр нэртэйгээ үргэлжлүүлж ажилдаг. Тэр нь хамгийн ажиллаж төгсгөл авчаа төгсгөл нь тэрийг яг үнийг ихэд төсгөлд нь тэрийг аваад яг яах юм бэ тийм үстэй. Тэр чинь яг тэр нэрээ аваад тэгээд үргэлжлүүлж ажиллах чинь яг хамгийн гол юм штэ. Тэгэд ер нь хамгийн гол нь яг топ модельүүдийн хувьд гэх юм бол юм штэ. Олон одоо дизайнеруудын те ингэж хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна гол нь нөгөө нэг хүмүүс бүгд таньдаг, хүмүүс бүгд мэддэг, хүмүүс бүгд хүлээн зөвшөөрдөг. Тийм л бол тэгэл яг топ модель, супер модель гэл одоо дэлхийн гэл явчихдаг. Хэдэн нас хүртлээ ер нь яг энэ мэрэгчлэр явах бодолтойгоо. Миний хувьд гэх юм бол нэг амир тийм сүрхий үг гэдэг чинь тайз намайг хизээ голно тэр өөртлөө. Тэгээд яг энэ үгийг би бол үнэн гэж боддог. Тэгээд одоо яг Аз модельүүдийн хувьд гэх юм бол айгүй давуу тал гэдэг чинь. Яг гэх юм бол 17, 18-тай Орос охтууд 25, 6-тай Аз охтууд шиг харагддаг гэдэг. Тэгээ одоо ер нь Аз модельүүдийн хувьд гэх юм бол гадаад карьер нь ихвчлэн 25 4-өөс илүү ихэлдэг. Яагаад гэх юм бол яг тэр үед яг нөгөө нэг одоо хүүхд өөх гэдэг юу гэдэг лээ. Эмхтэй болж байгаа. Унган мах яа нууцлаараа. Тэг яг тэрийг хаяад яг л нөгөө нэг модель пропорцонд орж ирдэг настай Азуудын хувьд. Тийм болохоор одоо миний хувьд тий яг Аз хүн гэдэг утгаараа би бас энэ давуу тал байгаа гэж боддог. Сая би нөгөө нэг лайк дараач юм араач. Яг гойсон чи 30 хэдхэн лайктай байсан чи сая 5 минутын дотор бараг 200 лайктай болчих. Тэгээ манай үзэгчдээс өгж байгаа бас том дэмжлэг болоо гэж бодож байна л да. Төгсөө хувьд бол үнэхээр Азийн дараагийн топ модель тэмцээнд амжилттай оролцсон. Би хүртэл бүр 7 хоног хүлээж байгаа. Тэгэл эхний 2 дугаарыг нь үзэж явах жишээтэй. Энэ мэдчлээ олон хүний бас бахархал омогшлыг төрүүлсэн байхаа гэж бодож байна. Энд нэг үзэгч түрүүнээс хойшгүй байгаа даа. Тэгэхээр тэр асуултыг бас асуучих гэж бодож байна. Төгсийн бага насны дурсамжаас ганцхныг хуваалцаач багта ямар хүүхэд байсан бэ л гэдэг. Нэг л өндөр хүүхэд байсан баг та. Өндөр хүүхэд байсан. Гэхдээ багта үгүй би юу ийсэн одоо ингэж агсдаг шүү дээ. Тэгэхэд охтууд дундаас яг дундаалж агсдаг байсан. Тэгэд нэг л 100
яг юунаас болсон бэ юм бэ? Нэг л 100 би ороод ирсэн чинь би хамгийн өндөр нь болсон байсан байхгүй юу? За тэгээ яг баанасынхаа тухай ярих юм бол би ер нь амар хөдөлгөөнтэй ер нь нэлийн иршүүд дүүхтэйсэн. Тэгээ нөө ээжтэйгээ хамт германд өссөн. Тэгээд яг хөгжилтэй бас юмнуудынхаа талаар нэг ярих юм бол нөгөө манай ээж аав нэг хамгийн найзтайгаа хамт bijсэн. Тэгээ найзууд ээж аав нөгөө ажилтайг яваад гэсэн баггүй юу? Тэнгүүт битээ чи нөгөө нэг дэлгүүрээс зармаг авч идмээр санагдаад тэгсэн чинь мөнгө байдгүй. Тэгэхээр чи нэг үлээ хоёр дахь инглиш хэмжээнд хоёлаа яад юм хэлээ зарим гэдмээр байна гэжсэн аа манай тэр найзын гэрийнх нь хажууд юм нэг амар гоё цэцэг ургадаг тийм цэцэрлэг байдаг гэсэн баггүй юу. Тэнгүүтээ манай найз тэр нөгөө нэг цэцэрлэгч байдаг шүү дээ тэрийг хамгаалж байдаг. Хүнтэй нь юм яриад саатуулж авахаар нь би нөгөө цэцгүүдийн түүгээд тэгээд годомжид тэрний гэрийнх нь аянууд нь хийгээд зарж исэн. Германд уу? Тэг германд. Тэгээд тэрийг зараад тэгсэн чи хүмүүс нөгөө битэрийг бас нөгөө нэг айгу хэцүү айлын хүүхд гэж бодсон юм уу нөгөө нэг годомшийн хүүхд гэж бодсон юм. Хүмүүс үлдээ ингээд зүгээр мөнгө өгөөд тэгээ битэр чинь зүгээр ч заримгаа авч идэхгүй дээрээс нь айгу хөрхөн бүүч хөдөлтөж авч байгаа. Нэг тийжсэн юм байт юм аа. Нэг загварын шоунд оролцохын тулд 8-аас 9 кг-ыг богино хугацаанд хасах юм даалгавар авчихсан гэд манай үзэгч нэг хаанаас сонссон. Нэг мэдээлэл хэлж байна. Тэр үнэнүүдээ тэр яг ямар яаж байгаа хасчваа гэж хэлж байна. Гол асуулт тэ зорилго нь тэр байна. Үгүй тэр юу исэн юм аа. Зүгээр нөгөө нэг агентлагтай гэрээ байгуулад одоо энэ би одоо нөгөө нэг Английн нэг агентлагтай гэрээ байгуулсан байгаа байхгүй. Гэтэ би тэр талаар яг одоо нэг сайн яаж болохгүй. Гэтэ удахгүй хүмүүс угаасаа дуулна. Гэтэ тэрнтэй нөгөө нэг цаашдын нөгөө би портфолиогоо яг байгуулах хэрэгтэй гэдэг. Ингээд зургнууданд орох хэрэгтэй. Тэгсэн чинь намайг амар илүүдэл жинтэй байна. Чиний нөгөө одоо энэ байгааг бол биш үсттэй. Үгүй одоо намайг дахиад хас гэсэн би нэмсэн баг. Гэтэ ерөөхдөө тэр үед ер нь бас яах илүү байсан байхгүй. Тэгсэн чинь килограммаараа хас хамгийн гол нь тойргуудаас 5-5 см хас. 5-5 см гэдэг чинь ойролцоогоор 8-9 кг байдаг гэж ерөөхдөө хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэд би явхад 2-7 хоног л дутуу байсан. Тэгээ 2 хоногийн дотор хас гэсэн байхгүй. Тэнгүүт нь би өлсөж чадахгүй ээ. Би яаж ч өлсөж чадахгүй идэх дуртай юм чинь. Тэнгүүтээ би судалсан байхгүй яг нөгөө нэг интернетээр ороод за яг яаж хасах уу те. Нэг хасвал бас нэмэхгүйгээр яаж удах уу гэж би хайсан чинь яг эрүүл хооллолт хөдөлгөөн л үүд юм билээ. Ямар нэгэн тийм тураах, цай, таблеткач биш те. Эсвэл огт хоол идэхгүй ингээ гүрийгч биш. Яг л хөдөлгөөн зөв хоолтол үүд юм билээ. Тэг маш их ус уух. Тэгэл би яг л тэрэнгээрээ хийсэн штэ. Яг ингээд би 8-9 хассан уу? Ерөөхдөө бол за 7 кг хассан. Тэг хамгийн гол нь яасан юм? Би нөгөө тойргуудаараа хасаад яг ийм байлээ. Хүмүүс яг мэдхэд нөгөө зөвхөн жингээ харахаасаа илүү юу тойргуудаа хэмжиж явах хэрэгтэй мэлээ нөгөө жин хിവэрээ байгаа мөртлөө тойргууд нь хасагддаг тийм бас аяг байлээ. Булчин болоод байна гэсэн үг. Тийм нөгөө нэг тийм яг бэлтгэл хийж байгаа үед болохоор нөгөө булчингийн мас нэмэгдээд идэг. Мөртлөө өөх нь хасагдаад идэг. Тэр чинь бас л одоо жижигхэн болж байгаа гэсэн. Хамгийн сүүлд чи нэг асуулт асуусан байна. Төгс хэдэн килограмм хэдэн сантиметр өндөр вэ гэж юм битээ үзэгч маань асууж байна. За би 1.80-тай. Тэгээ яг одоогоор болохоор 55 кг байгаа. 49 кг болох тийм даалгавар авсан байгаа. Одоо 6 кг турна. Турал гэсэн байгаа гэж. Би ийм асуулт асуух дургүй л дээ. Гэхдээ ер нь нэг дугаар болгонд нэг эмхтэй зочин орохлоор нэг ийм асуулт ирээддэг болохоор яа тий ганц удаа асуучих гэж бодож байна. Төгсөөг оролцохыг мэдээд өнөө оройны нэвтрүүлэгтээ юу өмсөх болоо гэж хүлээж ялаа. Ямар брендийг ер нь голчилж сонгодог вэ? Яг одоо хаанхын брендийн гутал даашин зөмссөн байна вэ гэж байна. За миний хувьд гэх юм бол миний стил бол яг энэ бол ерөөсөө биш шүү дээ. Би илүү нөгөө нэг androgynous unisex стил гэдэг шүү дээ. Илүү жаахан ишүүд юм шиг, жаахан эмэгтэйлэг юм шиг. Айгу эрэгтэйлэг хувцсан сунгуудаа доор нь өндөрсөх өмсдөг ч юм уу те. Би яг миний стил яг тийм байхгүй. А яг нэвтрүүлэгт орохтаа ч юм уу хүндлээд ерөөхдөө бол байгаа дрессүүдээ өмсөж ирдэг. А гэхдээ миний хувьд гэх юм бол нэг тийм брэнд би нэг амар хөөгд ах их дургу. Ягаад гэх юм бол гол нь надаа өмсөд зөгчл байвал миний хувьд гэх юм бол хангалттай байдаг гэх юм уу. За яг одоо өмсөх юм гэх юм бол миний гутал бол Steve Madden, миний дресс болохоор Forever 21-аас авсан байгаа. Тэгээд миний авсан энэ юу гэх юм бэ аксессуарууд болохоор Louis ямар нэг юм. Ямар ч юм бас Сингапураас авч ирсэн. Тийм ямар ч нэг нэртэй нэг Louis-тэй л нэртэй. Ааха. Asia's Next Top Model нэвтрүүлгийг ер нь Монголд гарах болов. Энэнийг одоо Монголд гаргах тал дээр хийж байгаа ажил зуучж өгч байгаа ямар нэгэн төлөвлөгөө ч юм уу байгаа болов. За би бол тэрийг бол би үнэхээр мэдэхгүй гэж байна. Хэрвээ Монгол гарах хүсэлтэй байсан бол надаас бас офисээс нь холбоо барих байсан байх л да. Тийм тэгээд одоо гаргах сонирхолгүй байгаа мó би яг сайн мэдэхгүй байна. Тэгээд ерөөхдөө бол би зуулчилж өгж яг хэрвээ телевизүүд асуух юм бол би асууж өгч болох байхаа.
тий болох байх гэж Манай үзсэн. үзэгчид заримдаа их сонь юм асуух юм. Ганц энийг асуугаад өөрчлөлт төсөөлтөн гэсэн маань муу зуршил байдгүй. Эсвэл нууц хобби юм уу? Одоо загвар өмсөхөөс өөр Авиас бас авиас байдгүй би юу гэдэг гэж байна. асуусан байна. Нууц авиас минийх яг юу хаа? Юм орчуулах авиастай гэдэг нь шүү дээ. Аль хэлнээс? Германлаас бас англиас аль алиас нь яг Harry Potter-ыг орчуулж байсан. тийм ер нь миний нөгөө хобби гэх юм уу яг ингээд амар би юу хийндээ миний уур хүрсэн байгаа үед яг ингээл юм орчуулад ингээл бичээ суухаар амар гой тайлгардаг ч юм уу. Тэгээд өдрийн тэмдэглэл би ч бас хөтөлтөө штэ. Тэгээд нөгөө өдрийн тэмдэглэлөөр ингээл нэг ингэсэн гэхгүй байгуу зүгээр за одоо ингээд нэг дөрвөн өгүүлбэр биччихийгэнгүүтээ нэг мэдсэн чи өөстө тэнцээшээс бараг тэр ингэж хэлээ. Тэр ингэж бичээд үүд нь хойноос нь смайли зурж ураа тэгээ явсан байдаг байхгүй. Тэгээд тийм нэг жаахан бичих тал дээр айгу тийм сонирхолтой. Эсвэл намайг тайлгаруулдаг ч юм уу тий. А муу зуршил гэх юм бол энэ амар муухай зуршил байгаа. Би ер нь хумсаа мэрч гэдэг. Ер нь бол энэ зуршлаа ер нь багын зуршил. Яагаад байдгийг мэдэхгүй байна. Яагаад хийснэ ч гэсэн би сандаггүй. Тэгэд одоо болохоор яалтчгүй ингээд миний хийж байгаа ажил дээр ч нөө гар хуруу муухай байж болохгүй болохоор яалтчгүй амар ингээл те ирэхгүй гэж яалтчгүй ингэдэг. А тэрнээс бол гэтээ яг ер нь бол зуршил шүү гэнэ. Айгу муухай зуршил. Тэгээ бас ингээд айгу муухай харагддаг шүү дээ. Эмхтэн үе ингээл таны гар хуруу хийцсэн. Тэгээ тийм болохоор зүгээр ч муухайгаас гадна муухай харагддаг зуршил баг гэж бодогдсон шүү. Одоо төгссөн хамгийн ойрын зорилго бол Азаас гарах буюу тэгээ олон улсад бас загварын ертөнцид орох гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Сүүлийн ер нь 2 жил болохоор би яг охинтойгоо ойлоо орох юм байхгүй тий. Аз дотор байх юм бол өө тэгэл ингээл хүрээд ирдэг тий. Хамгийн гол нь яг Европ руу ч юм ингээ явхад бол яг хизээ эргэж одоо хизээ буцаж харихаа мэдгүй тэгж явах тийм үед айгу олон байдаг байхгүй. Тийм болохоор би нэлээд жаахан хойшоо сууж исэн. Гэхдээ одоо жаахан нас тусаад тулаад ирсэн ч бас айгу сандарч штэ. За би ер нь л оролдоод үзье те. Ер нь яадаг ер нь те. Тэгээд бас ээж мэжтэйгээ зөвлөлцөөд за ер нь яадаг юм бэ те гэж бодоо. Гэтэ би энэ талаар бас хамаагүй дэлгэрэнгүй мэдээлэл сууж болохгүй юм л да. За. Гэтэ удахгүй хүмүүс угаасаа тэгэл сонсоол ирэх үү те. За нэвтрүүлгийг маань жаргах цаг болсон байна. Тэгээд цаг хугацааг хурдан асуумаар санагдсан олон асуултууд байлаа. Тэгээд хамгийн сүүлд ирж байгаа үзэгчдээс ирж байгаа бас урам дэмий үг гэх нь ч бас хайшин их сайхан харьцтай юм байна, их гоё гартай юм байна. Тэгээд манай найз Тамир өөрийн чинь номер 1 фэн шүү гэж заавал хэлж өгөөч анхаа гэд ингээд гуйсан учраас энийг нь хэлээд өгчий. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. Тэгээд үзэгчтэй маш их баярлалаа. Хэлсэн бүх урмын хүнд баярлалаа. Тэгээд Тамираа сайн уу? Тэгээд Монголын загвар өмсөгчид дотроос өөрөө чи хамгийн их хүндэлдэг шүү, биширдэг шүү гэж нэг үзэгч маань маш ихээр хэлсэн байна. Тэгээд өөрт чинь тэгээд тэгж хэлсэн үнд ч гэсэн сайн байна уу? Оройн тэгээд сайхан амраарай. Бүгдийг нэмжилчихье. Одоо бол мэдээж охин лугаа ярьж байгаа бох тийм. Мэдээж. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ тэгэхээр City Night шинэ хөтөлбөрийн эхний булан үгээр жаргаж байна. Дараагийн булан бол мэдээж бид бас одоо үнэхээр монголчуудын анхаарлын төвд байгаа нэгэн залууг багшийн намд өрсөн байгаа. Тэгээд мэдээж City Night шинэ хөтөлбөр гэсэн Facebook хуудастай хамт байдаг бол энэ одоо мэдээллийг аль хэдийн авсан баг гэж бодож чинь туудахгүй иргэд уулзцгаая.